Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, сайн байцгаана уу эрхэм зочид шүүгчдээ, сайн байцгаана уу залуу зохион бүтээгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз Монгол улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах, бүтээлж, хөдөлмөрч, оюунлаг залуусаа алдаршуулах, ухтаа Монгол хүн өөрийн гараар ямар чилдэг бүтээл хийж чадахыг харуулах зорилготой залуу зохион бүтээгч уралдаанд нэвтрүүлгийг 3 дахь удаага эхлүүлж байна. Залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдаанд нэвтрүүлгийн анхны дугаар саяхан л үзэгч та бүхэнд ийхүү хүрч байлаа. Саяхан мэд санагдах боловч өнгөрсөн хугацаанд бид манай уралдааныг зорин ирсэн 350 гаруй залуу зохион бүтээгчдийн багийн 680 шин санаа бүтээлийг нэвтрүүлгээрээ дамжуулан 3 сарын хугацаанд хүргээд байна. Залуу зохион бүтээгч уралдаанд нэвтрүүлгийн 3 дахь улирлын 1-р шатны шалгаруулалт Монголдоо баруун бүс Говьлтай аймаг, зүүн бүс Дорнод аймаг, Хангайн бүс Эрдэнэт хот, төвийн бүс Улаанбаатар хотод харин олон улсын шалгаруулалтаа Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод, Оросын холбооны улсын Бурайд улсын нийслэл Улаан уул хотод гээд нийтдээ 6 маршрутын дагуу амжилттай ажиллаж 1200 гаруй хүүхэд залуус багш сургам хүмүүжүүлэгчтэй уралдаанд идэвхтэй хамруулж чадсан байна. Энэ бол залуу зохион бүтээгч олон улсын уралдаанд нэвтрүүлгийн жилээс жилд хүрээгээд илж ач холбогдол гүйцэтгэх үүрэг нь өсөн нэмэгдэж байгааг илтгэсэн том амжилт. Залуу зохион бүтээгч уралдаан нэг талаараа 12-оос 28 насны техник бүтээл сэтгэхүйтэй шинийг эрэлхийлэгч бүтээгч залуусыг нээн илрүүлэх, тэдний мэдлэг чадварыг сорих томоохон талбар. Нөгөө талаараа уралдаанд шин санаа бүтээлээр оролцож байгаа залуу зохион бүтээгчдийн шийдэл, санаа мэдлэгийг телевизийн нэвтрүүлгээр дамжуулан олон нийтэд хүргэснээр мэдлэгээ баялаг болгон бүтээлчээр амьдрах, сэтэл тэмүүллийг олон нийтийн дунд бий болгох гэсэн үндсэн зорилгоо биелүүлж эхэлсэнтэй холбоотой. Энэ бол залуу зохион бүтээгч уралдаанд нэвтрүүлгийн бусад уралдаанд нэвтрүүлгээс ялгарах хамгийн чухал онцлог. Орон нутагт бол илүү их оролцогчтой байлаа. Ялангуяа баруун бүсийн буюу Алтай хотод зохион байгуулагдсан шалгаруулалтанд бол маш олон хүүхэд оролцлоо. Тэгэхээр өөрөөр хэлбэл орон нутагт яг тухайн бүсээс оролцсон хүүхдүүдийн тоо их байлаа. Тэр утгаараа бол орон нутагт бол гардаг асуудлуудыг шийдсэн шийдлүүд бол нэлээд их орж ирлээ. Нөгөө талаас бол Улаан уул Хөх хотод зохион байгуулагдсан шалгаруулалт нь байна. Өмнөх жилүүдээс илүү нэг оюутнууд оролцсон учраас мэргэжлийн оюутнуудын үүднээс бол илүү шийдэл нь сайн шийдлүүд орж ирлээ. Нөгөө талаас бол мэргэжлийн төвчингийн шийдлүүд орж ирлээ. Тэр утгаараа бол онцлог болох байхаа. Нөгөө талаас бол урд өмнөх жилүүдэд хийгдсэн шийдлүүдийг, асуудлуудыг илүү дараагийн төвшөнд нь арай нэг ахиу төвшөнд шийдэх гэж оролцсон орлогод орж ирж байна. Яг тэр өмнө хийгдсэн учраас тэрнээс давж хийх нь бол илүү тэрнээс сайн шийдэл хайх, илүү мэргэжлийн төвшөнд шийдэл хийх гэж оролцсон тийм орлогод орж ирж байна. Энэгээр бол нэгдүгээр шатал онцлог байлаа. Залуу зохион бүтээгч олон улсын уралдааны удирдамжинд заасны дагуу нэгдүгээр шатны шалгаруулалтанд оролцогч хүүхэд залуус маань хүний үйл ажиллагааг хөнгөвчлсөн техникийн шийдлийн санаа болон бүтээлээ 3 минутын дотор шүүгчдэд тайлбарлан танилцуулсан юм. Уралдаанд оролцогчдын анхны санаанууд өмнөх жилүүдийнхээс хамрах хүрээ, хэрэглээ, зорилгын үүднээс авч үзвэл маш олон салбарыг хамарч байсныг энд юун төрөнд дурдах хэрэгтэй. Цаг хугацаа орон зайгаар аялах, бүтэмжгүй мөрөөдлөөс эхлээд улс төр нийгэм, шашин, боловсрол, хөдөө аж ахуй, эмнэлэг, эрүүл ахуй, эрдэм шинжилгээ судалгааны гэд олон салбарт хувааж болохоор манай оролцогчдын бүтээл санаануудаас иргэнийг санацгаая. Цаг хугацааны машинерхуу тийм. Тэгэд хүмүүс сурагч байхдаа оюутан болчоод би тэр сурагч насаа сайхан өнгөрөн штэ тэр насанд эргээд очиод би тим юмыг амжуулах байсан юм да гэд боддгийн штэ. Тийм л зориулттай энэ ерөөсөө өндөрөөшөө 2 м, өргөнөөшөө 1 м харьцаатай. Тэгэд хүнийг ингээ оруулахаар бүх зүйл нь компьютерийн графикаар ашиглаад тэр хүмүүсийг амьдруул нэг дотроо л ирээдүйг харуулж өгөх юм уу? Ирээдүйг харуулж өгөө буцаад тэр үедээ очиход яа. Үгүй жигнээс явчих юм уу тэгээд ирээдүйд мөнхөө. Жигнээсээ явахгүй. Ерөнхий ивент итгэгч, шин бүтээл, шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Ажил хөнгөж чинь гээл амтгүй хоол идээд байвал яах вэ? Тэгэл энийг хийцэн ингээд савлон гол дээрээс нь харахад галтуул боргилж байгаа юм шиг юм болох уу? Тий. Бүхэлээ. Тий. Хажуугаар тусаалгаад Нэвтрүүлэгт орох гэж байгаа юм бол тэрний чинь зураг нь хаана? Тэрэндээ нэг аргаига хөлдөөцсөн. Тэгэхэр ч одоо би яаж зургийг авах вэ? Уул нэг савтаа навчраад гисгэвэл бүгдээ ариг уухаас гадна ажиллуулаа үлдчих юм байна штэ. Манай ариг яах вэ? Өчигдөр айрын дээр амжиж байгаа юм нөө.
зарцаа чи нөгөө бие бинийгээ дууддаг. Одоо жишээ нь юу гэх юм бэ? Нэгээ одоо эмэгтэйгээ дуудах тийм арга гэх юм уу да. Нэг тийм нөгөө дуу аваагаараа нэгээ дууддаг зарцаа. Тэгээд тийм дуугийн суулгаж өгөөд зарцаа тэр дуугаар нь ирээд одоо энэ таг нь ийм тусгай юм салдаг ингээ иргэдэг байгаа. Тэгээд зарцаа энэ савнд хүрсэн тохиолдолд шууд доошоо унана. Энэ сав нэг халалтанд нь зарцаа хатаж боловсруулсан зарцаагаа тэгээд эмийн үйлдвэр янз бүрийн тэгээд хоол хүнсэн дээр малын тижэл хэрглэж болно. Би бол төгөлдрөө хувьдаа ингэдэг сайн уу сайхан бүсгүй ир жар нааша ир гэдэг байхгүй юу. Тэгж жаргалаа зарцаанаар ер нь одоо эрэгтэй нэмэгтэйгээ яаж дууддаг юм болоо? Юу нөө 100 хүн хөтөө явдсан шүү дээ. Тэгээд зарцаанууд ингээ ажиллаад байгаа нэг эмэгтэй зарцаанууд ингээ дуурдаг байхгүй юу? Ир жар ир нааша ир. Энэ бүх бүтээлийн санаа тун удахгүй бодит биелээ олж жинхэнэ хэрэглэгдэхүүн бүтээгдэхүүн болон хөгжих болно. Энэ бол манай залуу зохион бүтээгчдийн хувьд хэлсэндээ хийдэг чанар. Нөгөө талаараа өөрийгөө хөгжүүлэх оюуны өрсөлдөөнд талбар болдогтой холбоотой. Хааг талаасаа бас нэг өргөжин санаанууд бас нэлээд гарч байна л да. Ямар нэгэн зөв шинэ бүтээл гэдэг бол зөвхөн эхний одоо яг санаа байсан хэдий боловч тэр маань яваанд яг бүр цоо шин зүйл ихлэл бас болж өгдөг тал байгаа л да. Биднээс өнөөдөр энэ жил магадгүй тийм ээ. Нодлон энэ дээр яг хөглө гадна талаас нь тэмцээн гэдэг уралдаан гэдэг утгаар нь яг шүүжсэн байж болно. Магадгүй тэр бүтээл маань дараагийн жилүүдэд дэлхий дээр шинэ нээлтүүдийг хийгээд ирэх шинэ санаанууд байж болох юм л да. Миний хувьд бас бодж байлаа. Тэр нэг морь ундаг, морины хөдөлгөөнийг чиглэлийн зэргийн тодорхойлоод тэгээд тэр хөдөлгөөнийг одоо загварчлаад юм хийн гэдэг математикийн сургуулийн, шинжлэх ухааны технологийн сургуулийн, математикийн сургуулийн инженер багшийн ангийн нэг 4-5 оюутнууд оролцож байсан. Одоо энэ чинь нэг сандал болно тийм ээ? Тийм. Сандал болно. Хаана суух вүлээ? Одоо жишээ нь одоо энэ манай сандал гэж бодъё л да тий. Одоо би хаана суух вэ? Тавцсан энэ дээр ах уу? Тийм тавцсан нийт байна гэсэн үг. Тавцсан мэдээж. Тийм тавцсан мэдээж одоо энэ чинь ингээд нэг морины нуруу байна гэсэн үг шүү дээ. Морины нуруунд дээр бид нэр сууж байна. Мортцсон юм шигээр. Мортцсон гэсэн үг байхгүй юу? Морь өөрөө айгуу тавтагшгүй хөдөлгөөнтэй. Морь онж байгаа хүний одоо бүлээн шүрмэсэнд бүгд зэрэг хөдлөөд тэгээ тийм болохоор одоо хөлөөний дутагдалд ордгоо тийм эрүүл саруулаад манай өвд гэдэг ч гэсэн одоо байнга морь ундаг байсан болохоор хөлөөний дутагдалд ордгоо байсан. Харин монголчуудын хувьд одоо нүүдлийн мадаач байгаа сөрөг иргэн шилжснээр одоо хөдөлгөөний одоо амьдралын хэв маяг нь өөрчлөгдөд хөдөлгөөн баг шаарддаг машин мотоцикл унснараа ингээд унаад суугаа ажил хийгээд ингээд хөлөөний дутагдалд орж байгаа болохоор одоо энэ морийн одоо морио унах боломжгүй байгаа болохоор морийг ингээд загварлж хийгээд морь унж байгаа юм шиг хөдөлгөөн хийгээд одоо эрүүл мэндэд анхаарал хөдөлгөөний дутагдлаас ангиж ирнэ гэсэн үг л дээ. Тэр үнэхээр хийж чадвал тэр маань яг хөглөө дэлхийд бүр танигдахаар том бүтээл ахгүй. Ямар нэгэн зүйл чөлөөний зэрэг гэдэг зүйл маань ямар ч зүйлээс хамаарахгүй хөдөлгөөний зэргийн тоогд эрхэлдэг. Тэрийг одоо тэр хөвгтөө судлаа явж байна гэдэг чи одоо тэн дээр асар том судалгааны ажил хийж байгаа юм байна. Яг өнөөдрийн тэмцээн уралдаанд тэр маань яг биелээ болоогүй боловч цаашдаа тэр бүтээл яг хөгжөө яваад бас маш том математик загвар алгоритмыг гараад ирэх бас боломжтой бүтээл гэж бол би тэрийг бол их үнэлж байна. Тэгээ миний хувьд болохоор ер нь бол цаашдын шатуудад хүлээлт болж үлдэж байгаа бүтээл бол ер нь Хөвсгөл аймагаас оролцсон тэр ах トゥ хоёр ирсэн тийм ээ. Мотоциклэн дээрх өв садагчд хөрөмж байгаа. Тэрийг ерөнхийдөө харьцангуй бас бий болсон байсан. Тодорхой бэрхшээлтэй асуудлыг өөрсдөө бас үзээд танилцсан байгаа учраас энэ бол нэлээд явчих болов гэж ерөнхийдөө харж байгаа. Энэчнээс хадах тэр хэрэг хошоотой хэсэг тэр хадуур өвс хэрэггч хэсэг энэ тармуулын энэ хэсгийг л ерөөсөө оруулсан. Бус нь бол бид нэр өөрсдөө хийсэн. Хамгийн гол нь тэр хадууртай талын дугуйн дээр эргэлт нэг тийм дифференциал маягийн хийж болохгүй. Наадлын дугуйн дээр хийх хэрэгтэй. Яг гэвэл тойргийн гадна талынх чинь илүү иргэддэг шүү дээ, тийм ээ. Тэгээд нэг энэ хадууртай тал маань ерөөсөө ерөнхийдөө заавал хүчтэй уршаа эргэж явах хэрэгтэй. Хэрвээ энэ хүүхдийг ингээ хөгжүүлчихвэл гэсэн байдлаас харсан хүүхд бол тэр нэг юу үли цагаантаа тэмцгээдсэн нэг хүүхдээс шүү дээ. Тэр хэдийгээр тэр сэдвийг барьчаад байгаа боловч яг тухайн хүүхдийнх нь өөрийнх нь үзэл бодол юм таньж байгаа хандлага нь бол нэг барьсан юмны ард үнэхээр гарч ий салдаг тийм нэг юм байгаад байна л да. Магадгүй тэр хүүхдээ жоохон техникийн юмыг суур мэдлэгийг нь олгоод нэг зорилтыг тавих юм бол тэр хүүхдээ үнэхээр өстө ухаад ардталт нь гарч чадгаар тийм хүүхэд ер нь бол тийм дайчингийн хажуугаар бас яг үнэхээр сонирсон юмыг бол тал талын өнцгөөс нь хараад харьцуулаад ингээ хийгээд байх тийм сэтгүүн тийм манежтай хүүхчиг бол санагдсан. Огт бол маш их хортой юм та. Бэлчээрийг бол экологийн тэнцвэрт байдал янз бүрийн асуудал үүсэхгүй. Тий. Үгүй. Итгэлтэй үнэ. Итгэлтэй. Гайхамшигт. Маш ихээр алдаг гэж тийм өдөрт хэдэн багт нь алдаг юм. Өдөрт бол 30 гаргаад алчна. Үл манай гол дээр байдаг болохоор зүүн тусдаг болохоор усаар алдаг.
Нөхөр нь бас хувингаар үлээл. Тэгээд би энэ бүтээл болохоор уурхаан дээр хийж байгаа. Уурхаар болохоор би 200-ийн боочгоор автагаа ингээд ус цогоод хийгээд үзэхэд 800 литр ингээд ус хийхэд угаасаа хулан гарч ирдэг. Тэгээд 2-3 салаа нөхөнд болохоор ус хийхээр зүгээр хулан гарч ирээд тэрийг алгаа ичдэг. Тэгээд утаж алхаар бол найдвартай өгдөг юм билээ. Би өөрөө үтсэн. Тэгээд би энэ санаагаа хэрэгжүүлээд тэгээд яаж үтсэн бэхээр үлийнийхээ нөхийг жоохон томсгож жагаад утаад сэвж үтсэн юм алгаагаараа. Тэгээд тэр бүх нөхөө битүүлж байгаа. Тэгээд жоохон хэцүү байсан болохоор хэцүү байсан л та. Тэгээд тэрийгэ битүү таглчаад жоохон ороохон дуулцсан болохоор маргааш шалгаж үтсэн чинь ухаад үтсэн чинь бүгдөө нэг газар ингээ овоороод үтсээд юм лээ салаа цалан дээр очиод. Үли яга хортой вэ гэхээр би тэр өвсийг үтсэн л дээ ноохоо нь болохоор салаа бол яг ийм тогоо шиг хэлбэртэй юм дотор тогоо шиг ийм хэлбэртэй юм дотор 2 шуудаа өвс гарч иж илээ. Тэгэхээр бол одоо мэлчээрийг маш ихээр устгаж байгаа. Уг нь бол тэр дистрал юм ханж байгаа дистрал нь бол байгаад байгаа байхгүй. Яг инженерүүд юм хийх гэж байгаа юм ч гэсэн ерөнхийдөө тиймэрхүү дистралаар юм бол явж таарна. Тэгээ шантрахгүй байна. Тэр хооронд чинь тэр хүүхэд тэр тав дээр баахан юм цай ундаггүй явж байгаа. Тэр би бол тэрийг хийх гэж явж байхдаа тэр хүүхэд хэрхэн биен дээрх ядрах те бэрхшээлийг үл тоож тийш анхаарж байгаа тэр хандлага миний нүдэнд төсөөлөгдсөн л доо. Юмдаа ингэж төвлөрч чадж байгаа бол үнэхээр суурийн зөв тавьж өгөөд чиглэлийг гаргаад их юм бол тэрний нэлээд үр дүн гартал нь хойш нь хөөгд явж чадах чадвартай хүүхдээ нэ гэж харсан л да. Ерөнхий ивент итгэгч шин бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Бүтээгч залуусыг дэмжигч үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Залуу зохион бүтээгчдийн аяллаа хөтөж New Жуулчин тур компани. Энэ жилийн одоо жишээ хамгийн хөгжилтэй онцлог бүтээл байна. Бид нар бол бас танаа санаж байгаа бол хүслэн гэдэг нэг аргал сорогч байсан тийм. Аргал сорогч одоо тоос сорогч ингээл хөп гээл ерөөсөө энд дэс ингээс хороо яваад. Аргал сорогч. Түүхгүй сорно. Аргалыг сорно. Хий үзэгдлүүдийг соруулдаг шиг үү? Google-ын дээр хий үзэгдлүүд соруулаа. Ghostbusters гэдэг ч тийм. Имэнэр ингээ арга үрхээ бол энийг бүг гэж соруулдаг гэж байгаа юм тий. Ишээ бүг биш. Гэж соруулж байгаа шүү. За бүтээлээ хэлцээд 3 минут хугацаа байгаа. Яг ижлэх өнгөрсөн жилийн шиг амжилт төсөө өслөө. За амжилт төсөө. Одоо ингээд арга сорогч нь нарны цагаар тэнэглэн. Тэнгүүдээ соруулсан том аргалуудаа ингээд зүсээд оруулах зорилготой. Тэнгүүдээ нарны энергиээр ажилладаг шороо тэр цуг оронгоо юу тэн дээр ингээд торон дээр ингээд шорон доош ингээд юу үлдэхэд заяа. Тэгээд тагаа онгоолгоод авах шорон доош гоноод тэгээд аргалууд нь юу үлдэнэ. Гэтэ яг бүтггүй ч гэсэн бас сонин содон санаа. Зүгээр яг зүгээр шинэлэг бүтээлүүдээс одоо хүүхдүүдийн хүний олж харахгүй юмнуудыг олоод харсан юмнууд байна л. Одоо жишээл бид нэр өдрөлгөөний амьдрал. Одоо манай гэлч гэсэн тохиолж байгаа юм биш. 2-3 телевизтэй баахан удирдлагатай. Тэгээд нөгөө одоо Univision ингэ тавьж чадвар бүх удирдлагууд өргөж. Удирдлага олох гэж оройд ингэ мөн ажил болно. Тэгээд тэрний хүүхдийн олсон санаа бол их өөрхөн санаа байсан. Манай хоёр дахь санаа болохоор нэг хайгч байгаа. Энэ санааг яагаад авсан бэ гэхээр нэг айл болгонд нэг хамгийн наад жишээ нь айл болгон зурагтныхаа удирдлагыг ингээ алга болгочоод хайгаал бөө юм болдог. Тэрний оронд нэг хайгч юм юу байгаа. Тэгээд энэ болохоор өөрөөсөө долгион цэцруулаад хүлээ авахч нь удирдлаган дээр суйрлуулна. Тэгээд яг энэ зарчим нь болохоор яг нэг машины тохиоллын системээр явна. Энэ дээр жижигхэн конофтой яг конофо дарангууд одоо нэг удирдлаган дээр суйрлуулсан хүлээ авахч маань хүлээ аваад удирдлаганаас ямар нэгэн дуу аваа гаргаж. Тэгээд яг нэг тижээлхэн их усүрийг болохоор яг удирдлаганаас авч болно гэж бодож байгаа. Тэгээ бүтүүл ярины тэр чинь зах зээл мэл дээр хүмүүс бас хэрэгжиж байж магадгүй. Тэрний яг хөтөр удирдлага ханаагүй болох гэдэг ш. Ашгүй боллоо гэлээ тэ нэр нь тэгж ярьж байсан тэ. Тэгээ тийм хоёр бүтээл одоо хамгийн их тод санагдчихэ. Бүтээгч залуусыг дэмжигч